Энэ форум бол одоо маш их одоо илүү гарч шийдлийг эрэлхийлсэн энэ жижиг дунд өөдрөг үйлчлэгээ эрхлэгч нар тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдэх өнөөдөр энэ тээврээс өсвүүлэл, хил гайлаас өсвүүлэл, бараа таварын үнийн өсөлтөөс шалтгаалаад банкны зээлийн хүү, дээрээс нь түрээсийн өр, татврын өр, нийгмийн таатгалын өр гэж одоо маш олон өрүүд байна шүү дээ, тий. Манай зарим баялаг бүтээгчид холбоон дээр ирээд ярьж байгаа. Урд хожид өрөнд орж үзээгүйгээрээ сүүлийн 2 жил өрөнд орлоо. Яагаад вэ гэхээр ажилтныхаа цалингал тавьж ивэл ажилтал хадгалж үлдчихэвэл болоо. Тийм учраас цалингаа тавиад цаана нийгмийн даатгалын асрах өртөө болж байна. Тэгэхээр энэ одоо олон дарамт олон юмнуудыг бид нар шийдэх хэрэгтэй байна. Дээрээс нь ингээд экспорт хийдэг компаниуд байна. Мөн томоохон зээл авцсан, долларын зээл, еврогийн зээл авцсан, нөгөөдхөө Монгол мөнгөөр хөрвүүлж чадахгүй байгаа ч гэдэм үү. Олон төрлийн асуудлууд бохиссон байна. Тэгэхээр энэ олон асуудлуудыг бид нар шийдэх гарцыг хайж энэ удаагийнхаа форумыг цар тахал ба эдийн засаг гэдэг сэдвийн дор зохион байгуулж байгаа. Цар тахал ба эдийн засаг форумын хүрээнд явагдаж байгаа.